Чөтгөр Азазэл бурхны дэлгүүр Аймераг хулгайлахаар чөтгөрийн армаа дагуулan ирсэн байжээ. Хүн төрлөختөнч бурхны дэлгүүрийг өгөхгүй хэмээн өөдөөс нь зориглон тулалдахаар бэлтгэж байлаа. Rage of Bahamut анимийнхаа 2 дугаар хэсэгт тавтай морил. 1-р хэсгийн үзээгүй хүмүүстэй гэж хэлэхэд энэ дээр дараад үзчихэд ороод ирээрээ одоо гарах зүйлсийг ойлгохгүй байж магадгүй болохоор. Энэ үед Power Аймераг хоол идэж байхыг нь олдог бөгөөд саяхан л уйлж унжаад гутраад байсан хүн чинь одоо хоол идээд өстө ирч хүчтэй байна гэж юу өгөхгүй. Хөөх юм нь олон цаг тамлуулаад өлсөө байлгүй дээ. Хүмүүс чөтгөрөөд эд дундаа тулдаж байдаг бөгөөд нөгөө Аймераг тамалдаг чөтгөр чинь генерал Жаныг хариуцчихсан. Хойгорн чөтгөр Азазэл сэмээрхэн ордон дотор ороод ирчихсэн Аймераг хайгаад явж идэг. Кайсер Power 2 Аймераг аюулгүй газар аваачих гэсэн чинь Аймерач зөрүүлсээр хагаад унтаад өхөн тэр. Тэгсэн чөтгөр Азазэл тэдэн дээр айл эзэний ирчихсэн бурхны дэлгүүрийг надад өгөөтөх гэхтэн Кайсер Power 2 юу зөвшөөрөх вэ? Power Кайсерыг Аймераг аваад зүгт би энэ чөтгөртөө үзэлсэх болно гэд нэг л бадарсан гаргаад ивчв. Кайсерч үлдмээр явж Аймераг хамгаалах ёстой болохоор Аймераг аваад тэндээс зүгтдаг. Аймераг тамалдаг чөтгөр генерал Жаныг айл эзэний доор оруулчихсан. Өөр өвдөлтэй хүн үнэхээр сул дорой. Намайг өшөө хөгжиж чадахгүй нөө гэж генерал Жаныг хуй салхинд хийсэхэд генерал Жаныг шиддэнгүүд агаар дээр алхуулан өнөөх чөтгөр дээр төсөөлөөгүй хариу зөвхөлт хийв. Чөтгөрч би чиний оронд байсан бол үүнийг ялалтанд тооцохгүй байх байлаа. Бурхны төлхөөр гэд агаарт замархан өөхөв. Power өнөөгч төртөд тулдаж байдаг бөгөөд ядаж байхад зэвсгээ хураалгуулчихсан болохоор юу ч болохгүй байх нь ойлгомжтой. Гэтэл түүн дээр Кайсер хүрээд ирэхин тэр Аймераг яасан бэ гэхэд Аймераг Рита хамгаалж байгаа. Санаа зовох хэрэггүй гэдэг. Азазэл мушилдсан тоо хоёрын аавыг хоёуланг нь би алсан. Тэгэхээр тоо хоёрын өстөн дайсан чинь би гэсэн үг. Амьдрах шалтгаан чинь ч би гэсэн үг. Ямар хич өрөвдөлтөд түүх вэ гэд инээхэн тэр. Power-ч үгүй шүү. Би бол би. Би өөрийнхөө амьдралаар өөрийнхөө л амьдрах болно. Бидний аавуудын асуудал бидэнд тамаа байхгүй. Чи бол дайсан ч биш, юу ч биш. Чи бол зүгээр л нэг муу чөтгөр гэдэг. Ёстой гой хариуг нь барьчваа. Тэд нар ч тулалдан Power нөгөө сүлээ ашиглан нөгөө чөтгөрийг арай гэж албуу гэж бодсон чинь үхсэнгүй. Хүний зэвсэг төгтөггүй бурхны зэвсэгтэл өгдөг чөтгөр байж. Гэтэл Кайсер Power чи Аймераг аваад хэлхэмрүү яваарэ. Би бодлоо өөрчилсөн гэж хэлэнгүүтээ шууд Азазэл рүү гүйчихэн тэр. Өөрийгөө л золиослоод байх шиг байгаа юм. Тэгсэн яг үнэндээ хойнон Жаны өнөөх чөтгөр рүү яг буутах гад бэлтэж байжээ. Тэрэнд нь цаг хожин Кайсер өнөөх чөтгөрийн анхаарлыг нь сатааруулсан байжээ. Хорон чөтгөр юу гэж зүгээр ингэж өгчих вүлээ. Тэр нь өнөөх чөтгөрөө бодвол телепорт хийгээд цухтаагаад явчихдаг. Чөтгөрүүдийн дайралтыг амжилттай няцаасан хүндрэлтэн уугаалan бид нар яллаа хэмээн ориллоо. Кайсеригч Power аварсан байлаа. Дайны дараах арын албаны ажил эхлэв. Хаан генерал Жаныг гавьяа зүтгэлийг нь үнэлж түүний нэг хүслийг нь биелүүлэхээр болов. Мөнгө, эрх мэдэл, аль эсвэл эдлэн газар чи юу хүсэж байна, юу дуртай гэж нөгий гэтэл Жаны тэр бүгдийг нь татгалзаад надад өөр хүсэж байгаа чухал зүйл байна гэж хэлдэг. Энэ үед Аймерагийн зүудэнд нөгөө нэг Мартинент гэдэг чөтгөр чинь байж идэв. Тэгсэн чинь энэ Мартинент гэдэг чөтгөр чинь манай Аймерагийн багш нь байдаг ба Аймераг зүудэнд нь хэлхэм рүү чи заавал очих ёстой. Хэлхэмд чиний хайж байгаа бүх зүйл чинь байгаа гэж хэлээд зүуднээсээ сэрсэн байдаг. Хаантан манай хэдийг дуудсан байдаг бөгөөд тэр үед Аймераа өөрийнхөө аавыг олж харав. Энэ ахыг лавалаа гэдэг бөгөөд Аймерагийн хэлснээр манай хүний аав нь л бололтой. Аймерагийн аав хэр чин энгийн хүн байх ёсгүй дээ. Чөтгөр юм байх та. За мэдэхгүй лээ. Тэгсэн хаантан манай Кайсер болон Power 2-той Ирицаар буюу язгууртан цол олохоор болов. Нөгөө генерал Жаны хаантанд манай хоёрыг Хүлэг Баатар болгож өгөөч гэж гуйсан бололтой. Тэгсэн тэнгэрээс нэгэн сахиусан тэнгэр бууж ирээд хүн төрлөختөн та нар бурхны төлхөөрийг амжилттай хамгаалсан байна. Талархлаа илэрхийлье. Мөн энэхүү бэлгийг Жанид бэлэглэж байна гэдэг. Нөгөө хаантныг нь хардаа. Энэхүү сэлмэн чөтгөр хийгээд бурхныг хүртэл хороох чадaltaй тийм л ариун сэлэн бололтой. Горцсон хантан харин би яах вүлээ гэтлээ бурхан. Би чиний залбирлыг сонссон. Би дүргэлж асаас та нарыг дэмцээрэ холно гэж хэлээд буцаад орчихсон тэр. Арай гэж амьд үлдсэн Азазелийн үед чөтгөрийн ертөнцид доглон болчихсон явж байлаа. Ард нь нөгөө нэг домогт Беэлзебаб гэдэг айхтар чөтгөр гараад ирхэн тэр. Чи яаж чөтгөрийн эзэн Люциферээс ургаж чадж байна? Чи муу урагч гээд Азазел түүнлүү дайрах гэтэл Беэлзебабын тамшиг галанд сөхрөн унлаа. Беэлзебаб шүүлтийн өдөр ирэхэд чи үннийг мэдэх болно гэж хэлв. Энэ үеэр нөгөө хаантан чинь өрөөндөө ороод ирчихсэн. Бурхантай зөвхөн хаан л харьцах ёстой байтал Жаны бурхнаас бүр бэлэг авчихсан. Тэгэд бүр өөрийг нь үл тоогоод байгаа юм шиг хүн болгон генерал Жаныгийн талаар ярьж түүний гавьяа зүтгэлийг магтаж байлаа. Хаанаас ч илүү Жаны ард иргэдийнхэн дунд нэр хүндтэй болсон хаан нэг л дургуутсаж байлаа. Тэгэхэд ээж нь гэгэн дүрээрээ гараад ирхэн тэр. Ээжийнхэн сүнс тэнгүүтээ Жаны чиний амьдралыг авахыг хүсэж байна. Тэр чамаас урвах гэж байна. Тэр чамааг алаад чиний оронд хаан болгох болно гэж нөгөө хаантны тархийг нь угаагаад тайчихсан тэр. Яг үүндээ тэр хаанд нь бүр хулган зүрхтэй айгүй аимхай хулчгаар амтан байдаг ба. Тэр үгэнд нь шууд л автхан тэр. Албаар сая хааны тархийг угаасан хүн бол энэ Мартинент идэж чөтгөр байхан тэр. Энэ муу Мартинент идэж чөтгөр их дурак байгаамаа. Энэ мөн юу н хамаг юм сэтгэхэд байгаа юм л да.
Өнөөх Бильзбаб чөтгөрийн эзэн Люцифертэй уулзсан байх бөгөөд Азазел бурхны түлхүүрийг хулгайлна гэсэн даалгаварт бүтлгүүцсэн. Тийм болохоор одооноос би энэ даалгаврыг авах болно гэдэг. Эдний зорилго бол бурхны түлхүүрийг аваад сатаныг амьлуулах юм шиг байна л да. Гэтэ Бильзбаб арай л өөр бодолтой байх шиг байх юм. Павара Амираг дагуулan нөгөө нэг Лавалай Ахмадтай Амираг уулзуулж өглөө. Лавалай ч Амира дүнэн түүхийг ярьж эхлэв. Лавалай Амирагийн жинхэнэ аав нь биш бөгөөд харин ээжийг нь хамгаалахар төмлөгдсөн хамгаалагч нь байсан юм байна л да. Даанч нөгөө нэг Бильзбаб ирээд Амираг хулгайлаад аваад явчихаж. Хулгайлагдсан охиныхаа араас Амирагийн ээж нь явсан бөгөөд Лавалай энэхүү улаан ингрийн зүйлтийг үлдээж. Тэгээд Амирагийн улаан зүйлттэй нөгөө хоёр зүйлтийг нийлүүлсэн чинь ээжийнх нь байгаа байршлыг нь хэлж өгдөг. Луучин бүтээхэн тэр. Үүнийг дагаад явбал ээжигээ олно гэв. Бас Амира яг үндэ 5 настай охин байдаг. Бильзбабд хулгайлагдсныхаа дараа чөтгөр түүнийг ийм том болгочихсон бололтой. Тэгэхээр манай Павара маань 5 настай охинд архи болгуулчихсан юм шүү дээ. Гэхдээ ер нь ингээд хараад исэн чинь тэр мүү Бильзбаб Мартинент хоёр л энэ бүхний хийгээд байгаа юм шүү. Амира Павара хоёр Ритагаар цэргүүдийн анхаарлыг сатааруулан тэр хоёр усан жимээр эзэнт гүрнээс гарч ээжийнхээ араас явхаар бол. Лавалай гарч ирээд Кайзертэй уулзсан. Амира Павара хоёрын араас нь явуулдаг ба тэдэнд туслаад өгөөч гэж гуйдаг. Павара Амира хоёр усаар дамжин зүхтааш нэгэн ойд ирсэн байлаа. Амира ээж маа намайг санах болов. Би амар хурдан том болчихсон болохоор тэр намайг санахгүй байвал яах вэ гэхэд Павара зүгээртээ чи зүгээр ээжигээ нэг л удаа тэрхэд ээж чинь чамаа гэдгийг шууд мэдэх болно. Ээж гэдэг хүн чинь тийм л эдийн гэж хэлдэг. Харин энэ үед хааны өргөөг хамгаалж байсан харуулын цэргүүд бүгдээрээ алагдсан байхан тэр. Лавалай Ахмад ирээд байдлыг үзвээс нэгэн цэргийн гарт Жанигийн ус болов гэлтэй байж их юм. Хаант нь Жанигийн усыг хараад тэр мөн өлөгчөн үнэхээр л намайг алаад хаан ширийн суух гэдэг юм байна л да гэж бодонгуудаа Жани шууд өгийн зөрөөгүй баривчлах нь тэр. Юу буруу хийснэ ч сайн ойлгоогүй Жани хааны цэвэр гүтэлгэнд орхон тэр. Бүр цааслуулахаар болчихов. Гяндан дотор сууж буй Жани дээр нөгөө нэг Мартинет гэдэг чөтгөрч нь хурж ирэнгүүтээ хүмүүс чамаас урвсан. Бурхад чамайг хайсан. Чи одоо хүлэг баатарч биш чи бол зүгээр л нэг хонь. Хитрхи өрөвдөлтэй биш вэ нэ? Уур хилэн чинь хүрхгүй вэ нэ? Хитрхи шудраг бус юм шиг санагдахгүй вэ нэ? Гэж хааныг тархицсан шигэ Жаныг тархитан түүнийг энэ чөтгөр болгодог усыг уучих. Тийм бол чи чөтгөр болоод бүх үннийг мэдэх болно. Бас өшөөгөө авах болно гэж хэлээд яваад өгдөг. Ойд явж байсан Павара Амира хоёр руу Кайсерийн цэргүүд дайрав. Кайсер худлаа цэргүүдтэй дүр үсгэн Паваратай тулалдан тэр хоёртой туслах гэж оролдож байхад гинт нэг үл мэдэгдэх зүйл тэр гурыг хаашаа ч юм аваад явчихв. Тэр гуравч нэг газар иржээ. Цаана нэг хар өнгөтэй юм газар зогсчихсан байлаа. Амира Кайсер хоёр түүнийг суулгах гэж чадсангүй. Тэгсэн Павара суулгах гэж оролцсон чинь суулгалчтیں۔ Тэгсэн цаанаас нь авраг том луу гараад ирвэл яах вэ? Баярлаа минийхөө. Наа чин Бахамутын хумсан байгаамаа 2000 жилийн турш наа чин зоогтчод намайг их л зовоож байла. Чи тэгсэн чин салгаад өгчдөггүй буянтай хүү юм а гэхин тэр. Ярддаг лууч ах шиг орчлон ертөнцийг хажуугаас нь ингээл хараад байж идэг ажиглагч төрлийн нэг бодгал бололтой. Үгүй ээ оршихууч гэх юм уу? Мань хэдэдэ Бахамут гэдэг лууны талаар тайлбарлаж өгдөг ба 2000 жилийн өмнө гарч ирсэн дэлхийн ертөнцийг сүрүүлэх төгсөн аимшигтэй луу. Амира бол Бахамутыг дархалсан тамганы түлхүүр нь хэрвээ цойж түлхүүр хоёр нийлэх юм бол Бахамутын тамган суларч Бахамут дахин сэрэх болно. Тийм болохоор Амираг Бахамуттай нийлүүлж болохгүй хол байлгах ёстой гэдэг. Амираг надтай хамт энд үүрт ингэж амьдар. Тэгэх юм бол Бахамут сэрэхгүй гэв. Амирач уйлхан тэр ээжигээ дахиж харж чадахгүй нь гэж. Павароч хувь тавилан юм аа яас. Бид нар хувь тавилангаа өөрсдөө шийдэж өөрсдөө өөрчлөх болно. Амира энэ хүртэл явчаад ээжтэйгээ уулзахгүй байна гэж байхгүй гэж хэлэнгүүтээ Бахамутын хумсаар нэгэн телепорт гаргаад иртий. Нөгөө лууч гайхаад за тэгээ та нар өөрсдөө л мэдхгүй юу дөө. Миний хийж чадах зүйл бол зүгээр л ажиглах юм да гэдэг. Гэхдээ зөвхөн Паварод нэг зүйлийг хэлсэн нь хэрвээ Амира Бахамуттай нэгдэх юм бол тэр дахиж хизээч салахгүй. Үүрт тэр Бахамутын дотор орох болно. Энэ бол гарцаагүй юм. Хэрвээ чи Бахамутыг зогсооё гэж хүсэх юм бол Амираг алхаас өөр сонголт байхгүй. Нэгээсэндөө чойчны түлхүүрийг нь л устгах гэсэн үг бололтой. Энэ үеэр Жаныг айл хэзээний цааслах үйл ажиллагаа эхэлж гисэн байлаа. Ард иргэд ч үүнийг эсэргүүцэж Жаны бол чөтгөр биш. Жаны бол бидний аврагч, сахиусан тэнгэр та нар түүнийг алж болохгүй гэж эсэргүүцэж эхлэв. Эсэргүүцсэн хүн болгоныг нь хят гэж хааны тушаалаар цэргүүд ард иргэд руугаа дайрч эхлэхэн тэр. Гэтэл энэ үед нөгөө нэг гайтай Мартинент гэдэг чөтгөр гарч ирээд Жаныгийн аманд нөгөө нэг чөтгөр болгодог усаа уулгачихв. Чөтгөр болж хуурсан Жаны тэндээс нисэн яв. Энэ бүхнийг харж зогсож байсан манай халзан толгойтой холны Рита нар Жаныг араас явхаар болдог. Рита маань нөгөө нэг Мартинент гэдэг чөтгөрийг нэг л гадарлсан байгаа юм л да. Тэгээ сая Жаны чөтгөр болоод хуурайд явчихдаг нь энэ Мартинент гэдэг хүний хийсэн устай холбоотой. Түүнийхний эсрэг ерөндгийг манай хүн хийгээд Жаны төгөх бодолтой байгаа бололтой. Гэтэл тэдний явж байсан хөсгөн нэг юм тээглэхэнд гараад харсан чи нөгөө нэг Азазил ч байж идэв.
Манай гурван маань заасан газартаа ирсэн бололтой. Тэгтэл гинтхэн л газар хөдөлж нөгөө нэг Мартинент идэж чөтгөрч нь гараад ирхэн тэр. Үүнийх нь араас бас Беелзебуб гараад ирэв. Мартинент ч Амирагийн ээжийг нь гаргаад ирдэг ба. Яасан бэ чиний тэр хайгаад исэн ээж чинь энэ биш үү? Очоод тэрвэхгүй мүү гэхин тэр. Амирагийн мэддэг байсан бүх дурсамжууд нь энэ Мартинент идэж чөтгөрийн зохиосон үлгэр байжээ. Амирагийн аав нь энэ Беелзебуб байсан байх юм. Йоо яжгаар юу болов ч юм миний толгой гарах гэдэг шүү. Паварогийн хэлсэн ёсоор ээж хүн хүүхдээ нэг тэрвэрх юм бол сандаг гэдэг шиг Амира тэр сахиусан тэнгэр дээр очиж тэрвэрж үзв. Гэтэл тэр сахиусан тэнгэр нь үнэхээр Амирагийн ээж нь мөн байдаг ба Амираг санахан тэр. Даан ч ээжийнх нь амьд явах хугацаа нээх үлдээг байсан бололтой. Агаарт замхран үххэн тэр. Амира ойлов. Тэгсэн Беелзебуб нэгэн жатыг Амираг яг түлхүүр байгаа хэсэг рүү зоочхон тэр. Тэгсэн чинь энэ жат нөгөө нэг олдохгүй байгаад гэсэн чөтгөрийн түлхүүр байсан юм байна л да. За ер нь бол ойлгомжтой болчлоо. Анханасаа энэ Беелзебуб болон Мартинент хоёр Бахамутыг сэрэх гэсэн төлөвлөгөөтэй байсан юм бэ. Тэгээд Амирагийн ээжийг нь хулгайлан Беелзебуб түүнтэй үржилд орон хагас чөтгөр хагас бурхан Амираг төрүүлсэн байжээ. Тэгээд Мартинент Амирагийн толгойд худал дурсамжууд хийж түүнэр бурханы түлхүүрийг хулгайлуулсан. Эцэст нь бурханы түлхүүрийг Амира ингэж авчирж ирээд Беелзебуб чөтгөрийн түлхүүрийг Амиратай нийлүүлснээр Бахамутыг суллах түлхүүрийг бий болгожээ. Паваро би та нартай нэгдье гэж худлаа хэлж байгаад байдлыг гартаа авах гэж оролдоод даанч чадсангүй дээ. Мартинент гэдэг хөгийн санаатай дураг Паварогийн гэдгийг мэднэ л дээ. Оо, ингэж л Паварод чөтгөрийн усаа хүчээр уулгуулад Паварыг жинкнээсээ чөтгөр болгочдөг шүү. Энэ үеэр халзан толгойтой ах Рита тэгээ бүр Азазел 3 нэгтчихсэн. Мань хідийн байгаа газар руу явж идэг ба. Рита айл эзэний Жаныг буцаагаад хүн болгох ерөндөгийг хийчихсэн байдаг. Чөтгөр улсан Жаны бурхтын арай гэж тогтоож буй газар хурж ирэн гол хүчүүдийг нээлж дараалан устгаж эхлэхэн тэр. Унаж байсан Кайсерийг халзан толгойтой ах бариад ав. Тэгсэн тэдэн дээр Жаны хурж ирээд Жаны тэдэн лөө дайрхан тэр. Манай халзан толгойтой ах чинь хөө бас дэжгүй зодтолдох гар үсэн юм шүү. Йоо ямар хөөхөн галуу вэ? Бүр нисээд идэх галуу шүү. Чөтгөр Азазелч мань хидтэй хамтран Беелзебубыг бурхны түлхүүр Амираг Бахамуттай нэгтгэсэн сэргийлэхээр болжээ. Рита Жаны руу нөгөө нэг өрөндөө шидсэн боловч даанч нөгөөдг нь онсонгүй. Гэтэл Жаныг сонгосон нөгөө нэг бурхан нь гарч ирээд Жаныг барьж аваад Ритагийн өрөндгийг амандаа хийж байгаа. Жаныгийн аманд oh my god. Юу болоод байна. Гэтэ ямар үзэсгэлэнтэй бэ зэлэг гэж. Өцөкөши Жаны ч иргэн хүн болов. Юу хийснээ хараад гайхах нь ойлгомжтой. Өнөөх бурхан нь ч Жаныг авраад Нирванд рүү зүлвээ хөрхий. Мань хэд ч зорьсон ёсоор Амира дээрээ ирэв. Кайсер чөтгөр болсон Паваротой тулалддаг ба найзыгаа үнэхэр чөтгөр болчихсон байгааг ойлгов. Тэгээд амгалан нойрстой анд минь гэж хэлээд түүнийг харав. Гэтэл байдал хитрхи оройтчихсан байлаа. Бахамут айл хэзэнээс ирчихсэн Амираг аваад тэднэр нэгтгэн тэр. Бахамут сэрчихлээ. Бахамут дахиад сэрчихлээ. Беелзебуб өөрийгөө супрем лидер болсон гэх бөгөөд Бахамут түүнд захирагдах ёстой юм шиг боловч даанч тэр Бахамут нь өөрлөөн дайрлаа. Ингэнч гэж бодоогүй Беелзебуб доош унав. Бахамут бүхнийг сүйтгэж эхлэв. Хайр найргүй бургадч тэр чөтгөрүүдийгч тэр хүн амтан бүхэл зүйлийг сүйтгэж эхэллээ. Амар вайпанд ороод ирэх таахгүй. Өнөөх Лавалай Ахмад ч хаанаас ч юм гараад ирчихсэн байдаг. Тэгсэн яг үнэндээ энэ бүх хугацаанд Лавалай Ахмад Мартинент идэж чөтгөр байсан. Мартинент яг үнэндээ зүсээ хуйлгадаг чөтгөр байсан байл лээ. Павара чөхөөгүй байдаг ба Кайзерлуудаар нь тэр хоёр тулдаж эхлэв. Тэгсэн Павара Кайзерийн гарыг нь тасдчихв. Мартинент толгойд шагнал амлуулчихсан байсан ба Павараг Кайзерийн шагналын ангуучийн бугууштай гарыг сар байхад тэр бээр чулуу болчихсон тэр. Эртээдийн харуулсан Кайзерийн сумна Ритагийн ерөндөгийг авуулж байсан байж таарад Павара анханаас хүн болчихсон байж л дээ. Тэгсэн бол заавал Кайзерийн гарыг нь тасдах хэрэг байсан байх та. Павара би Амираг ална гэв. Үүнийг сонсон Кайзер ч юм уу юу уцаад байгаа юм бэ? Яалтчгүй Амираг алхаас үр сонголтгүй байла. Амираг алж ижрэж тэр Бахамут цусах байла. Халзан толгойтой өвөө Кайзер Павара хоёрт өөрийнхөө галуу өгдөг ба. Манай ирч өнөөх галуу ханаад ойртох гэсэн боловч Бахамут ойртуулах шинж байсангүй. Нөгөө галуунч бүр шарсан дахиад болохгүй дулдаггүй. Тэгсэн тэр үеэр чөтгөр болон бурхтууд нийлчихсэн. Бахамутыг арай гэж саатуулж эхлэв. Энэ боломжийг ашиглан мань хэд Бахамутд ойртож Павара Амира гэсээр цохон дундуур нь өнөөхөө Бахамутын хумсаараа зоочихв. Овоо бүтсэн бололтой. Павара шидэгдэн өнөөх лууныхаа яг нүдэн дээр нь унтчихв. Амира тэр үед гарч ирэв. Харамсалтай хэдиж тэр хоёр хамгийн сүүлчийн харилцан яриагаа өрнүүлж байла. Павар би чамайг хэлхэмээс илүү сайхан газар авч явмаар байна. Чамд харуулах ёстой. Харуулмаар үнэхээр олон зүйл надад байна. Гэхэд Амира ч юм уу худалч гэв. Павар за болооч дээ. Энэ худлаа ярих хүний нүд байна уу чи сайн хардаа гэж агаад. Яа. Тэр царайг нь лараачтай. Ингэж л Бахамутыг манай Баатар ир маань зогсоосон юм да. Хагас сарын дараа
Кайсер алдсан гарныхаа оронд хиймэлгаар хийлгүүлжээ. Паварамаан сахал үсэн ургачихсан амтан. Салхи хаашаа чиглэж байна? Маргааш руу химэн эхний бүлэг төгсгөн тэр. Гэтэ байж гараа. 2 дугаар бүлэг гэж байгаа шүү. Тэгж байгаал нэг юм удаахгүй хүн шиг оруулан да. Ямар ч гэсэн аниме маань та нарт таалагдсан гэж найдаж байна. Тэгээд төгсгөл нь та нарт хэр таалагдав тэгээд комент хэсэгт бичээрэй. За тэгээд баяртай.